Монгол Улсын засгийн газартай хамтран байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний бүс нутгийн хөгжил буюу 4-р бүлэгт заасан өмнгийн говийн бүсийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гэрээний хэрэгжилтийг хангаж бодиттой хэрэгжүүлэх зорилгоор 3 талд санамж бичгийг байгууллаа. Бүсчилсэн хөгжил болон шинэ оршооныхоо өдөр тутмын үйл ажиллагаа, тэгээд урт тунд хугацааны төлөвлөгөөгөө мэдээлэл технологи, хиймэл оюун ухаан big data дээр тулгуурласан ийм цахим платформуудыг бий болгож түүгээр дамжуулаад бүх хөгжил боловсруулалтаа хийж яадаг. Түүн дээр тулгуурсан бас мэдээлэлээ боловсруулж яадаг. За тэрийгээр дамжуулаад бүх төрлийн сургалтын нарын ажлуудаа хийж яадаг. Эргээд авсан зээл өгсөн санхүүжүүлэх хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа зах зээл, донд нь гарч байгаа өндөр бэрхшээлүүд, хадгалалт, нийлүүлэлт, түүхийн эд бас эхлээд бүр сүүлийн борлуулалтын шатнд хүртэл чанар стандарт аюулгүй байдлыг хангах чиглэлийн ийм цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ингэж зорж байгаа юм. Энэ дээр бол мэдээж бүчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн дээр оюу толгой компани хамтарч бас энэ төсөл хөтөлбөрүүдэд судлан шинжилнэ, төлөвлөгөөгөө гаргана. За нөгөө талаараа бол бид бас бүчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн дээр хийсэн судалгаа шинжилгээний ажлуудыг дахин шинжлэх, өөрчлөлт, цаг үетэй нийцүүлэх, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор шинжлэх ухаан, эдийн засгийн тооцоо үндсэлтэйгээр хэрэгжүүлэх гээд маш олон ажлууд хийгдэнэ. За ерөнхийд нь базаа тодорхойлоод хэлэх юм бол энэ бидэнд хэрэгтэй байгаа ер нь бүх сургалт семинар тэгээд тэр судалгаа шинжилгээний ажлууд руу энэ хамтын ажиллагаанууд чиглэнэ л гэсэн үг. Говийн бүсэд хэрэгжиж буй оюутлогын төсөл болон бусад томоохон бүтээн байгуулалт, уул уурхай аж үйлдвэрийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй оюутлогын компани, Эрдэнэс оюутлогын компани, Монгол Улсын засгийн газар орон нутгийн удирдлага, бүсийн иргэдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор талууд хамтын ажиллагааны санамж бичиг инхүү байгуулж байна. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодитоор хэрэгжүүлэх, говийн бүсийн хөгжлийг хурдасгах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй юм. Говийн бүсийн хөгжлийн яг ямар кластераар яаж явах вэ? Бүсийн хөгжил гэдэг нь зөвхөн тухайн орон нутгийн таталцах сумдуудыг нэгтгэх, хоршоодын үйл ажиллагааг дэмжих, боловсрол, эрүүл мэндийн бүх шатнд нэгдсэн нэг бодлого зорилготой явуулах үндсэн суурийг сайн бэлтгэх хэрэгтэй байгаа. Тийм учраас Эрдэнэс оюутлогын компани хамтарч энэ говийн бүсийн хөгжлийн үндсэн техник эдийн засгийн үндэслэлийг цааш яах зорилтны үе, хөрх хүрдэн үе энийг бол үндсэн тодорхой бодлогын баримтчилгээ гаргаж өгнө гэсэн тийм үндсэн гол бодлоготой байгаа. Өнөөдрийн байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг нь оюутлогын компани бүсчилсэн хөгжлийн бодлогыг тууштай дэмжиж байгаагийн тод илэрлэл юм. Оюутлогын компани нь байгуулагдсан цагаас адилхан Монгол Улсын засгийн газар, орон нутгийн иргэд, иргэний нийгмийн шат шатны бүхэл оролцогч талуудтай нэгт хамтран ажиллаж, бодит хувь нэмэр оруулахыг эрмэлзэж ирсэн. Манай компани говийн оюун хөгжлийг дэмжих сан, хамбогд хөгжлийн хурцгаар, оюутлогын сангуудаар дамжуулж Өмнөгов аймагт боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, иргэдийн амжиргааг сайжруулах чиглэлд хийж буй олон ажлуудаас үүнийг харж байна. Говийн бүсэд бол усны асуудал аягүй чухлаар тавигддаг. Тэгээд яг энэ санамж бичигт бол усны чанарын асуудлыг зөвхөн Өмнөгов аймагт гэхгүйгээр 4 аймагт бүсчлэн авч үзэж оруулж байгаа талхаж хүлээж авч байгаа. Тэгээд саяхан бас санамж бичгээр суусан хэрэгжилтнүүдтэй ярьж байхад бол 2026 оноос ойлгох төсөл хурдан ихсүүлээ гэж ярьж байна. Тэгээд энэ дээр нас анхаарал ажиллана. Эрдэмтний судлаачид хувийн хвшлийн салбарын гадна нутны энэ бас мэдлэг туршлага, тоног төхөөрөмж, техник, инновацтай бүх энэ мэдлэг мэдээллийг судалж техник эдийн засгийн үндэслэлийг гаргаад ингээд бас хошоогоо загварчуулаад говийн бүст хамгийн анхны загварыг хийж байна. За энэ загвар маань амжилттай болвол бид нар зүүн бүст Петро Чайна ч гэдэм үү те. За төвийн бүс Эрдэнэт гээд үйлдвэрүүд гээд ингээ баруун бүс гээд бүсчилсэн энэ хөгжлийг бид нар яг онцлогтон тохируулаад хийхээр зорж байгаа. Тус хамтын ажиллагааны санамж бичиг нь говийн бүсийн томоохон аж ахуй нэгжийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд иргэд, хоршоологчид оролцогч тал болж цаашлаад орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ажлын байр ядуурлыг бууруулах, малчтны эдийн засгийн чадварыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болох юм.